видео үзүүлж байна. Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд. Хүн бүрл эрүүл урт амьдрахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл хүнс хэрэглэх. Харамсалтай нь бид бүхэн идэж хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор нөлөөг төдийлөн сайн мэддэг. Жишээлхэд монголчууд бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг төмс хүний эрүүл мэндэд ямар үр дагавартайг мэдэж байгаа юу? Гэрийн нөхцөл даршилсан бүх төрлийн ногоо таны эрүүл мэндэд хор учруулах магадлалтай талаар сонсож байсан уу? Ингээд бидний идэх дуртай төгөөмөл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд бид ямар сөрөг нөлөөтэй болохыг мэдэж авцгаая. 1. Мөг. Хортой мөг идэж болохгүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ хоргүй мөгийг ч болгоомжтой хэрэглэх ёстой ажээ. Учир нь мөг хорт байцыг хоримтлуулах чадвартай гэв. Тухайн мөг хэдий ч инээ удаан хадгалсан байна, төдий ч инээ хорт байцыг ихээр хоримтлуулсан байдаг гэсэн үг юм аа. Тиймээс хит гүйцэд болсон барихаар бутарч унаад байгаа мөгийг хүнсэндээ хэрэглэх хэрэггүй. Хэдийгээр нэг ширхэг энэ төрлийн мөгийг идэхэд муу зүйл тохиолдохгүй ч их хэмжээгээр тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд хор учруулна. Үүнээс гадна зарим төрлийн мөөгөнд тусгай боловсруулалт шаардлагатай буюу хэд хэдэн удаа усанд дэвтээсний дараа хэрэглэх ёстой гинэ. 2. Улаан шуш. Улаан шуш нь питогемлютин гэх байцыг их хэмжээгээр агуулдаг учраас түүнийг маш удаан чанах хэрэгтэй. Энэхүү байц нь мембранисыг бусад хорт байцанд мэдрэмтгий болгодог байна. Фитогемоглютин байцыг устгахын тулд 7-9 цагийн турш усанд дэвтээж дараа нь удаан хугацааны турш чанаж болгодог. Улаан шошоо дэвтээсэн усаа асгаж шинэ усанд шошоо чанах ёстой гэдгийг мартаж болохгүй. 3. Гүйцэд боловсроогүй улаан лойл. Лойлонд байгалийн гаралтай пестицид солонин агуулгаддаг бөгөөд энэ нь ургамлыг мөөгөнцөр болон хөвгцрэлтөөс хамгаалах үүрэгтэй байдаг. Хэдийгээр энэхүү байц нь лойлонд сайнч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Пестицид нь хүний биед орсноор дотор мухаарч, бөөлжих, хий юм харах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна. Азар зөвхөн ногоон лойлоос болгоомжлох хэрэгтэй. Лойл нь гүйцэд боловсрох үед солины хэмжээ хэрэглэж болох үс хэмжээнд буурдаг байна. Харин ногоон лойл шарж идэх дуртай хүмүүс энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. 4. Төмс. Төмсөнд их хэмжээний хорт байдас агуулгаддаг. Гүйцэд боловсрсон ч төмсч таны эрүүл мэндэд муу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа захаараа бага зэргийн ногоон туяатай төмс харагдвал хүнсэндээ битгий хэрэглээрэй. Үүнээс гадна бага зэрэг муудсан төмсөөр хоол хийхэд ялгарах төмсний нүүрс хүчлийн хээнээс хүмүүс гордох магадлалтай. Ихэнх тохиолдолд битүү орчинд удаан хадгалсан төмс мууддаг гэдгийг мартуузай. 5. Гэрийн нөхцөлд даршилсан ногоо. Хэрвээ та өвлийн бэлтгэл хийж, чинжүү, мөг эсвэл бусад хүнсний ногоог даршилдаг бол энэ нь төдийлөн сайн үр дагавартай биш гэдгийг анхаараарай. Мөөгний хамтаар даршилж буй шилэнд их хэмжээний нян хоримтлагддаг бөгөөд эдгээр нян нь ботулотоксин хэмээх бодис ялгаруулдаг. Уг бодис нь мэдрэлийн системийг гэмтээж ботулизм өвчний их өсвөр болдог байна. Ботулотоксин дулаан орчинд хүчил төрөгчих хангалтгүй үед ялгардаг бөгөөд давстай битүү тагтай сав нь уг бодис ялгарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нян өржих нөхцлөөс угсаас хамгаалж чадах учраас даршлах үедээ угсаас ашиглаарай. 6. Түүхий гишүү. Гишүү бол эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ түүхий гишүүнд урушиоп хэмээх хорт бодис байдаг бөгөөд энэ нь харшил үүсгэх эрсдэлтэй. Азар дэлгүүрт худалдаалагддаг гишүүг эрүүл мэндэд хоргүй байхаар боловсруулсан байдаг юм аа. Шинэ намт мэдрэхийн тулд түүхий гишүү бүх хэрэглээрэй. 7. Хиса. Хэдийгээр хиса төмс улаан лойлын адилаар түгээмэл хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн биш ч хисаны аюулын талаар мэдхэд илүүдэхгүй. Ялангуяа Америк нэгдсэн улсад хиса эзнээс болж амь насаа алдсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Учир нь далайн гаралтай бүтээгдэхүүнд вибрио хэмээх усны нэм бактериуд байдаг бөгөөд энэ нь вибриоз хэмээх хүчин үүсгэдэг. Вибриоз нь хүчтэй хордлогын нэг төрөл. Учир заримдаа амь насанд хүрэх аюултай. 8. Хоёр далавчтай дум. Далайн гаралтай бүтээгдэхүүнд дуртай хүмүүс аюул дагуулах өөр нэг бүтээгдэхүүн бол хоёр далавчтай дум юм. Хоёр далавчтай дум нь далайн усыг цэвэршүүлж бүх хорт бодисыг өөртөө хоримтлуулдаг. Тиймээс хэрвээ та өөрөө барьсан эсвэл эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан газраас аваагүй л бол бүх хэрэглээрэй.
Хоёр далавчтай дунгийн хамтаар таны бие махбодод хорт бодис нэвтрэх аюултай. Үүнээс гадна далайн гаралтай бүтээгдэхүүнүүдэд бүрхүүлийн хилтерхий агуулгаддаг. Бөгөөд хамгийн жижиг нь гэхэд таны хоолой ам хотоодыг гэмтэх магадлалтай. Тиймээс маш сайн зайчилж идэх хэрэгтэй. 9. Чихэр өвс. Хэдийгээр чихэр өвсний хэрэглээ өргөн тархаагүй ч 2-7 хоногт 57 г чихэр өвсийг хэрэглэх нь зүрх судасны өвчин үүсгэх боломжтой. Учир нь энэхүү ургамалд глицерин хэмээх бодис агуулгаддаг бөгөөд энэ нь бие организм дэх калигийн түвшинг бууруулдаг. Харин калийн дутагдал нь цусны даралтыг нэмэгдүүлж цаашлаад зүрхний эмгэгт хүргэж болцшгүй. Тиймээс чихэр өвсийг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.